За манай хөтөлбөрийн сургуульч багш экспертүүд бол зөвхөн одоо цаанаас бэлдсэн сургалтын хөтөлбөрөөр зогсохгүй за мөн биднээс бас яг юу сурч мэдхийг хүсэж байна вэ гэдэг асуумжийг бол аюул асууж байсан. За энэхүү сургалтынхаа үр өгөөж нь бол мэдээж бид нэр хамтдаа суралцаж, хамтдаа хөгжих уур амьсгалыг бүрдүүлсэн маш таатай сургалтын орчин бүрдсэн гэж бодож байна. Энэ удаагийн сургалтаар байгаль орчны менежментийн тогтолцоонд дотоод аудитыг хэрхэн хийх талаар, аудит хийхэд анхаарах зүйлсийн талаар онол дадлаг хослуулсан сургалтанд хамрагдаж, манлайлал ба өөрчлөлтийн менежментийн талаар өмнөх сургалтаар олж авсан мэдлэгээ баттгахын зэрэгцээ байгууллага хамт олон хувь хүний хөгжлийн давуу талд суурилсан 4 дээр зарчмыг хэрхэн хэрэгжүүлэх талаар суралцж байна. Сувгийн удирдах газар маань байгаль орчны менежментийн тогтолцоог системтэйгээр одоо өөрсдийнх нь байгууллагад нэвтрүүлэхэд бараг бэлэн болсон байна гэж би харж байна. Мөн ISO 14001 стандартыг байгууллагадаа нэвтрүүлэх, үйл ажиллагаатай нэвтрүүлэхэд бол байгаль орчны багийнхан гишүүд маань одоо бэлэн болсон бэлтгэгдсэн байна гэж харж байна.